Жээ, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол 2022 онд гарч байсан Redeeming Love хэмээх Francis Rivers-ийн 1991 оны ижил нэрт новелыг сэдвлэн бүтээсэн кино байна. Энэхүү кино маань хайр дурлалын үнэн төрх адармаатай өрнөлийг бидэнд харуулах зэрэгцээ жинхэнэ хайр ямар хэлбэртэй байж ус болдог талаар сонирхолтой нэгэн өнцгөөс хүндсэн байна. Новелгүй хэлэхэд ихэнх ирчүүдийн улаан нүрээрээ тулах хэрэгтэй болдог. Гэхдээ хүнд ч хэлж ярьдаггүй. Тэр нэгэн утсыг хүндсэн гэд хэлчихэд буруудахгүй ба. За тэгээ та биднийг маш сонирхолтой нэгэн кино хүлээж байна. Ингээ бүгдээрээ тайлбаран эхлүүлцгээе. Энэ бол тухайн хотын хамгийн үнэтэй, хамгийн хөөрхөн биеийн үнэлэгч. Түүнтэй 10 минут нэг хүн жил хуваахын тулд тоо томшгүй олон ирчүүд өдөр болгон дугаарлан зогсоцгоо. Очилдог болохоор суглаа явуулдаг гээл бодч. Гэтэл нэг өдөр нүдэнд дулаахан нэгэн залуу зүгээр л жилтэй царай-царайгаа харан хитгэн үг солихын тулд 2 дахин их мөнгө төлж очир таринг орч ирд. Энжил эхлээ тэрнийг тоглож байна гэж боддогч нөгөө залуу чинь жинхнээсээ ярилцаж өөрийгөө танилцуулаад би чам дээр ирдэг учраас би чамд гэрлэх санал тавихаар ирсэн юм а гэж хэлдэг. Тэгсэн манай бүсгүй тоож байгаа ч юм байхгүй. Чи тэгээд намайг эндээс авч яваад миний хүртэх ёстой царай зүстэйгээ таарах амьдралыг манд бэлгэлнэ гэж хэлэх гэж байна. Юугаач ер нь бол чиний энэ санал надад ирж байгаа энэ 7 хоногийн 5 дахь санал наа гэж хэлэх. Тэр мөчүүд маа залуугийн тухай өрөөнд байх цаг нь дууссан байна. Ингэснээр тэр гэрлүүгээ харж байгаа юм. Маргааш өдөр болоход цаг нааргүй шахуу ажлын хуурт Энжил дээр өчигдрийн сонь юм яриад байсан залуу дахиад л 2 дахин их мөнгө төлсөөр дахиад ороод ир. Тэгснэ дахиад л надтай гэрлэж гэж түүнээс гуйж эхлэв. Энжил хинч биеийн үнэлэгчдийг гэрэлдэггүй юм а хэмээн тоглоом шоглоомор хилдэгч энэ хоёрын харилцаа өмнөхөө бодвол тийм ч хүйтэн хүндий биш болсон байгаа нь харагд. Гэхдээ нөгөө залуу 3 дахь удаага тэрний өрөөрөө орж ирэхэд Энжил залуу хүүг жинхнээсээ түүнтэй гэрлэх гээд байгаа тэнэг амтан байна хэмээн ойлгоод би чиний энэ хямдхан үзүүлбэр чинь хууртаад чамтай яваад амьдрчмаар харагдаад байна те. Чи өөрийгөө хин гэж бодов. Би чам шиг ядуу халтаасан фермертэй суучгаад ирээдүгөө ямраар төсөөлөж сууж байх вэ? Хэмээн өөртөө маш итгэлтэйгээр нөгөө хүнтэй маш ойлгомжтойгоор энэ тэнэг юм а одоо болоо хэмээн ойлгуулж чад. За ингээ гин цайлган залуу маань үн сэтгэлээсээ Энжлийн нүгэнд гомдоод хэдэн хэсэг туваагдсан зүрхэн барьсан анхны газраас сэтгэл дундуур гарan. Энжил ардаас нь хэрхэн майк харанхуйн дунд замхран алга болж байгааг нүд салгалгүй ажиглан зогсно. Энжил үний хэрэгтэй майкийг дорд үжиж саяны үгсийг хэлээгүй бөгөөд түүний өнгөрсөн амьдралын хар бараан дурсамжууд ямар ч эрэгтэй хүнд амархан итгэж болохгүй гэдгийг цаг минут хорон бүрт сануулж байдаг болохоор тэр. Энжил төрхтөөл ботож хөөхд байгаа зогсохгүй 13 настайд нь эцэг нь түүний талаар олж мэдээд ээжийг нь тэжээж тэтгэж байсан бүх мөнгөний урсгалаа хааснаар ээж өхөн 2 гудамжинд гар. Түүний ээж өөрийн үн тэдлүүдийг эхний өдрөөсөө л худалдах гэж оролдогч үнэх хэрэгтэй хайртай нөхрийнх нь өгсөн бүх бэлэг хуурамч болоод явж байгаа. Үүнийг дагаа тэдний хайрч гэсэн хуурамч байсан байна гэдгийг хөөрхий ээж нь ингэж л нэг юм ухаарч байгаа. Ажил хийж чадахгүй багасаа эрх танхил өссөн эмэгтэйд биенээсээ өөр санал болгож оронд нь мөнгө олж чоор юм даанч байдаг. Азгүй хүмүүстэй л азгүй явдал тохиолдог ихчээр амьдралын хатуу нухчаан дунд өнчин ганц охиноо авч явахын тулд аргагүй эрхэнд биеэрээ тэр наймаалцдаг болсон байна. Удалгүй ээжийнх нь бие муудаж цаашлаад хэвтэрт байсаар байгаад энэ хорвоогийн мөнх бусыг үзүүл. Охины хувь тавилан ингэснээр бусдын гарт орж хүний наймаачны гараар дамжиж педофил герцэг дээр ирсэн байна. Герцэг түүнд Энжил гэдэг нэр өгсөн байна. Энжил олон жилийн туршид герцэгт үйлчилж насан турсан хойноо тэрний биеийн үнэлэгчдийн дунд нэг. Түүний хамгийн анхны үйлчлүүлэгч нь Энжлийн биологийн эцэг болох өнөөх өөдгөө амтан байна. Тэр охиноо эхлээд хараа таньдаггүй ч Энжил аль хэдийнэ таньчихсан өөрийгөө хэн гэдгээ зориуд түн тэлэлгүй нэг оронд орчих. Ингэж байгаа түүний даалт санаа нь ээжийнх нь болон түүний хувь тавиланг юм ч инээ тоолгүй хог төр өсргсөн адгуус шиг энэ амтан өхөн үгтлээ нэрээ шавар шалбагтай нь хутгаасаа гэсэндээ тэр. Харамсалтай тэрний эцэг энэ тухай нэг их удалгүй олж мэдснээр үнэнтэйгээ эвлэрч чадалгүй амиа хорлчих. Энжил энэ үйл явдлын ардаас жаахан сэтгэлээр ундагч герцгийн хараал эдсэн энэ байшингаас цугтах тухай бодож эхэл. Тэрний энэ хүслэн ч удалгүй санснаар нь болж сайхан сэтгэлтэй нэгэн эмэгтэй ачаар боловсон анхны газраас нь оргож чад. Энжил баруун эрэг орох завинд суусан даруйдаа л 2 биеийн үнэлэгчтэй танилцсан. Завин дээр байсан эрэгтэйчүүд нүдэрээ манай эмэгтэйг долоочих шахам харж байгааг анзаарсан өнөх хоёр урвуул хамтдаа биеийн үнэлэг санал дэвшүүлдэг. Манай хүнч зөвшөөрнө. Угаасаа сонголтгүй л байсан хэл та үнэлэхгүй бол бараг шөнд хүчндүүлчих байсан ба. За тэгээ шүнжин завгүй ажилласан Энжил зорьсон газартаа ирээд явж байтал нөгөө хамт биеийн үнэлээд байсан 2 эмэгтэй ардаас нь дагаж ирснээр манай эмэгтэй мөнгийг дээрэмдээд аваад явчих. Герцгийн саварнаас мултраад эргчүүлэлтөө шинэ амьдрал эхлүүлж сайхан амьдрнаа хэмээн мөрөөдөж байсан. Бяцхан охины тэр гин мөрөөдөл энэ цаг мөчөөс эхлэн бүдгэрч хөв заяаны дохуурхлаар дахиад л өөр нэг
анхны газар түлэгдэж цонхоороо гаднах ертөнцийг ширтэн суух болсон байна. За тэгсэн нөгөө талд баян газрын эзэн эцэгтэйж боолуудтайгаа зөв бусаар харьцдаг эцгийг дэвчиж чадалгүй гэрээсээ зугтааж өөрийн гараар шинэ амьдрал эхлүүлж хангалттай мөнгө хураас нэцэст фермтэй болж чадсан Майк. Алтны их тесрэлтийн үед хүн болгон л гинэт баяж мөрөөсөл болж голын ирэг дээр өдөржин өнжиж байхад ман залуу алхамаар аажуухан өөрийн зорилго руугаа баг багаар төхөж байдаг. Майк одоогийн байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун амьдардаг. Үүнийхээ төлөөж бурхан талархснаа өдөр болгон илэрхийлж. Төгс гэмээр тэрний энэ ертөнцид ганцхан дутагдаад байгаа зүйл нь юу вэ гэхээр нар жаргах, мандах, цэцгэс дэлбэлэх навчис нахиалахыг харж хамтдаа баясах хэн нэг. Майк амьдралаас авч байгаа энэ их баяр баясгалаа хэн нэгэнтэй хуваалцахыг үнэхээр их хүс. Тиймдээ ч өдөр болгон сүм рүү явж бурхан надад танаас гуйх ганцхан зүйл байна. Тохирох хэн нэгнийг л надтай уулзууч өгөөч хэмээн. Тэгтээ мөө амьсгаа чин гомтгой мөртлөө голомтгой загсанд явах дуртай эмэгтэй шүүлгэн хоо сайн хийдгэлгэн бүр болоогүй урт хөл мөлтэй эмэгтэй хэрэгтэй гинэ. Бурханаас эхнэр гуйдаг хүнийг анх удаага л харж би ч гуйж үзээгүй. Гоохоор ямар юм өгдөм бол мэдэхгүй. Тэгтээ бас санаа нь бол гой санаа. Тэгээ нэрээ бурхнаас эхнэр гуйж болох юм байна штэ гэж бодсон. Итгэдэг бол заа чин ямар ч шашин шүтдэг байсан, ямар ч байсан нэг хүсэл бол биелүүлдэг. Тэгээ надад бол олон хүслийн маань биелүүлж өгсөн. Идэх үгүйгээ та нар өөрсдөө л мэд. Бурхны сүмээс гараад Майк хотод ирж арилжаа 8 хийх зууртаан 7 хоногийн 2 өдөр гадуур зугаалдаг үзэгсэлэнд Энжелийг анх удаага олж хардаг. Үлцэн мөхнасаа хамтдаа өнгөрүүлэх бурхнаас гуугаад байсан тэр хүн маань энэ байна шүү дээ хэмээн Майк амандаа бовтноход хажууд нь байсан найзууд нь энч нэг хөрмөрмө хийжигдэг хүүхэн биш байхаа. Наа чин барьдээлд ажилтдаг эмэгтэй баруун эргийн хамгийн хөөхөн хүүхэнч гэлээ тэр өдөрт дор хаяж 20 эрэгтэйтэй хавддаг гэж байгаа нь сонсогдно. Таньдаг мэддэг бүх хүмүүс нь эхнээсээ эсэргүүцээд эхэлсэн ч гэлээ Майк 2 дахин их үн төлж Энжел дээр очисон байдаг. Энжелийн Майктай хийсэн 3 удаагийн уулзалтын дараа ойлгож авсан юм нь эндээс явах цаг нь болжээ гэсэн бодол. Тэр тэгээд шууд л доошо бууж барьдээлийн эзэн аваатай уулзаад өнгөрсөн хугацаанд хурааж хуримтлуулсан бүх мөнгө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Яг тооцоогоо өөрөө барьдгүй л байсан юм байлаа л да. Ер нь бол амар гинэн байгааз хамаг мөнгөнийх нь урсгал байхгүй болох гэж байгааг ойлгосон эзэн авгаа чиний мөнгө гэж энэ байшинд нэг ч цент байхгүй. Чи надад эсрэгээрээ өртөө гэж хэлээд би хамгаалагчаараа хүчээр өрөөнд нь оруулдаг. Энжел үнэхээр их уурсан болохоор эзэн авгааг хамгаалагчтай нь хамт газар доогуур ортолд оромжилж үүнийхээ хариуд эвтэрт ортлон зодуулдаг. Энэ өдрийн орой Майк зүудэндээ хард дарж өглөө сэрэнгүүтэл хидий гомцсон ч гэсэн Энжелтээр яарвчлан хурч ирнэ. Амьтай голтой арай ядан амьсгалах Энжелийг тэр харсан даруйда бардээлийн эзэн авгаад би тэрнийг яг одоо аваад явлаа гэж хэлээд өөрийнхөө хадгалж байсан бүх мөнгөө Энжелийн өрөнд өгчөгдөг. Өөрийнхөө дараа урд нь өвдөглөн суугаад надтай гэрлэж хэмээн гуйхад Энжел энэ удаад ямар ч хэргэлзээгүйгээр тиймээ хэмээн хариулдаг. Хөрх юм манай Майк бас их гинэ. Одоо ингээл гэрэлцэн хайртай хүнтэйгээ насан турштай аз жаргалтай үхэн үхтлээ сайхан амьдрнаа гэд бодсон байгаа байхгүй. Тэгсэн нөгөө талд нь яс шууд бие тэнхрүүлж хөл дээрөө босготойгоо болсон даруйда Майкийн зүүж өгсөн бүгжийг тайлж идснэ. Би эн чин байхгүй. Би гэрэлснэрэн дор чиний боол байж хувцас хунар аяг тавг хоол ундыг чинь үнгүү хийж өгч чадахгүй. Тэр тусмаа үнгүй секс бол чамтай бүрч хийхгүй гэж хэлдэг. Майк ээжийнхээ бүгжийг буцааж Энжелийн урд тавиад гэрлэт гэдэг чинь боолчлол биш. Би чамаар ажил хийх гэж гэрлээгүй. Чи надад таалагддаг болохоор л бид гэрэлсэн гэж үннээ хэлдэгч Энжел идэхгүй хэвээрэл байгаад байна. Иймэрхүү Майктай нүд ирмхийн зууртал 3-7 хоног өнгөрчихсөн байна. Шаргал үс дэмэгтэй бараг л бүрэн эдгэрсэн байдалтай харагдана. Майк морин унаж гэрээсээ хол ажиллаар явхад үүнийг л хүлээж байсан Энжел хувцас солиж өмсөөд тэднийхээс сугдаачих. Майк эргэж ирээд тэрнийг явчихсан байгааг нь олж мэдээд хурдхан түүний ардаас давхдаг. Шаргал үст явган дээрээс нь доголчсон учраас нээх удалгүй гүйцэгдэн. Тэр Майкийг харсан даруйдаа уурлаж буцааж хүчээр авч явах гэж байна гэж бодоод би чиний өмч бишээ гэж чангаар хэлснэ. Үгийн зөрүүгүй алгадаад автал өнөөх нь би чамд уулан зам дуух ус шүн нөмрөх дулаах юм авчирсан. Би чамайг битгий яваасаа гэж хүсэж байгаа ч чи өөрөө хүсэхгүй л бол би яаж чадах. Чи энэ замаар явбал буцаад нөгөө барьдээлдэ очиж чамайг зодддог биеийг чинь үнэлүүлдэг байсан газар. Харин энэ замаараа эргээд явбал тэнд чиний гэр чинь байгаа. Дулаахан хүнжил хоол унд тав тухтай орчин бас дээрээс нь нөхөр чинь баг. Алийг нь сонгох нь чиний дураа гэж хэлээд Майк буцаад яваадаг. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваад танд амжилт хүсье.
Үүнээс хэдэн цагийн дараа Энжел буцаад гэрийнхээ хаалгаар орж ирнэ. Майк юу ч дууралгүй тэрний урд хоолыг нь авчирч өгөөд дараа нь бүлээн ус урд нь тавиад өвдөглөж сууснаа тэрний хөлийг цэвэрлэж өгдөг. Өмнө нь хизээч ийм хайр халамж эрэгтэй хүнээс мэдэрч байгаагүй Энжел бараг анх удаага л эсрэг хүүснээ сонирхсон харцаар харж үздэг. Бүхэл амьдралын туршид таарсан бүх эрэгтэйчүүд нь өөрийг нь ашиглах гэдэг байсан болохоос биш хайрлах гэж ирдэггүй байсан болохоор тэр ийм харилцаа ийм зүйл байдаг гэж огтоос мэдрээгүй явсан байх. Энжелийн зүрх хурдан цохилож Майкийн урд эвтэйхэн зогссноо өөрийгөө санал болгоно. Манай эрэгтэй харин үүний хариуд би чамтай ийм зүйл огтоос хийхгүй. Би үүнийг чиний хувьд илүү утга учиртай зүйл байгаасай гэж хүсэж байна гэж хэлээд тэрэнд хүрдэггүй. Маргааш өдөр болоход Энжел Майклийн сайхан сэтгэлийн хариуг өөрийн хамгийн сайн чаддаг сексээр биш цэвэр харин хөдөлмөрөөрөө хариулахаар шийдсэн байна. Гэтэл өнөөх нь чи бид хоёр яг л эзэн боол хоёр шиг бие биедээ өртөө хүн шиг болчих гээд. Чи зүгээр л хүссэн юм аа. Ядартлаа ажиллахгүй гэвэл гэснээр Майкийн хүсэж байсан энгийн аз жаргалтай амьдрал ийхүү эхлэж байгаа юм. Тэд хамтдаа дахианы үр цэвэрлэж өндгөөн цуглуулж ногоогоо услацгаа. Үдийн цайны дараа харин түлээ хаглаж хамтдаа загсанд явцгаадаг. Өдөр хоног иймэрхүү маягаар өнгөрөхөд Энжел яг л чөтгөр шиг орой болгон Майкийн дур хүслийг өдөөх гэж оролдоно. Нөгөөх нь явахдаа сэрэл нь хөдлөх нь ойлгомжтой шүү дээ. Бүр босоод гачин болцсон байгаа ш. Тэгснэ яг жаахан хүүхэд чиг би ер нь нохоогоо салхилууллаа гэд гараад яваад. Нохоо нуулна угаасаа гадаа байдаг нохоохгүй. Шөнө дунд Энжел хард дард сэрнэ. Майк түүнийг тайвшруулж өндийлгөөд гадагшаага хамтдаа гарахыг тэрнээс хүсдэг. Тэд цугтаа алхасаар уулын орой дээр гарч ирнэ. Нарны гэрэл харанхуй хүргэн тэдний зүгт гэрэлтүүлэхэд Майк өөртөө итгэлтэйгээр өнгөрсөн амьдралдаа чамайг юу туулсныг чинь би мэдэхгүй. Би чам зөвхөн аз жаргалтай амьдралыг л бэлгэлхийг хүссэн. Өнгөрсөн чинь чамайг зовоод шинэ хүн болоход чинь саад хийгээсэ гэж би хүсэхгүй байна гэд тэрнийг үнсдэг. Энжелийн харанхуй сэтгэл дотор Майкийн энэ үгс яг л саяны мандсан нар шиг гэрэл гээгээ татуулах шиг бол. Энэ бүхний дараа шаргал ус дэмэгтэй уярч үнэн сэтгэлээсээ хин нэг анх удаага хариуд нь үнсэн. Өмнө нь олон мянган удаа ийм зүйл хийж байсан ч Энжел анх удаага ийм харилцаанаас үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан зүйлийг олж амталдаг. Манай хоёрын аз жаргалтай өдрүүд эхлэхдээ зэрэгцээд нөгөө талд нэгэн урилгагүй зочин тэдний гэрийг чиглээд алхаж байна. Жилийн өмнө Майктай хамт амьдарч байсан тэрний төрсөн эгч нь өвчтний улмаас өөд болсон юмсан ч. Энэ хүн бол түүний нөхөр Пол. Пол бусдын ладил алт олборлохоо гэрээсээ гарсан ч годамшигтайгаар ийхүү иргэн ирж байгаа юм. Пол ихэндээ Майкийг гэрэлсэн гэдгийг дуулаад жинкнээсээ баяртай байдаг ч Энжелийг харсан даруйдаа баруун эргийн хамгийн үнэтэй бие үнэлэгч өөд болсон эхнэрийнх нь хувцастай өмнө нь зогсож байгаад нүдэндээ ч идэг. Энжелтэй тэр хоёулахнаа үлдээ чийл Майкийг хурж тэрнтэй суусан байна. Үгүй бол ийм сайн залуу чамд олдохгүй. Тэр яхны газар ч орж үзээгүй шүү дээ. Тийшээ зүглэх ч үгүй хүн. Чийл ямар нэгэн юм болсон байна хэмээн яаж уулцсан, учирснаа, яаж энд ирснээ хэлээд байхад Пол бүр таг дүлий хүн шиг өөрийнхөөрөө зөрүүдлээд Энжелд бурууг өгөх гээд байна. Чам шиг бузар амттан гин цайлган дүүдмэн тохирохгүй. Тэр бол сайн залуу. Харуус тийм байгаа шүү дээ. Чи тэгэхэд яаж чадж байна? Чамаас өөр хүн байсан бол өөрийгөө мэдээд энэ харилцаагаа эхлэхээс ч өмнө дуусгачихсан байгаа. Чамд хүн чанарын жаахан ч гэсэн хэлтэрхий байдаг бол Майклийн амьдралыг бүр мөсөн сүйт хийхээс өмнө одоо ингээд болоо хэмээн Пол түнд хэлээд тэндээс гар. Яг ингээд Пол бол манай хоёрын харилцааг мэдэхгүй шүү дээ. Шаргал үстийн талаар юу ч мэдэхгүй. Энжел юу туулсан, хүүхэд байхасаа ингээд бие үнэлэгчийн замаараа орцсон. Өөрөө энэ үн чин дуртаадаа энэ замыг эхлүүлээгүй шүү дээ. Хүүхэд байхаас нь хүчээр биеийг үнэлүүлээ. Тэгээд тэндээс зугтаад амьдралд ингээд өөрийгөө олох гээд явж байгаа юм баггүй. Энжелийг анзааруул эрх чөлөөтэй амьдрал руу амар их тийм тэмүүлдэг дүр. Тэгэхэд нөгөө талд нь Полтэй багасаа л ээж аав ах дүү нартайгаа хамт өссөн. Хүний эрхэнд хизээж байж үзээгүй дуртай юмаа хүссэн цагтаа хийдэг. Тэгээд өөрт нь туслах хүмүүс хин нэгэн үргэлж хажууд нь байсан. Тийм байхад хүртэл одоо ингээд бие үнэлэгчээсээ 7 дор хог дээр үсэрсэн байж. Тэгснээс энэ эмэгтэй талаар нэгц зүйл мэдэхгүй нэ дүүгэн маань инглээ тэглээ муу бие үнэлэгч гэдэл. Тэгэхээр хүнийг өнгөцгөн хараад дүгнэх хэрэггүй гэдэг үг бол үний юм шиг санагдаж байна. Пол Энжелийг хангалттай доромжлол дуусныхаа дараа Майкл дээр хурж очиод чи нийгмээс үнэхээр их тасарсан бололтой. Эхнэр чинь хамгийн үнэтэй анхан байсан гэдгийг мэдв. Тэр чамтай суухаас өмнө бараг мянган залуутай унтсан гэхэд Майк өөдөөс нь хэвнэг би мэднэ. Гэхдээ одоо тэр миний эхнэр. Чи тэрнийг сайн мэдэхгүй шүү дээ. Чи жинхэнэ Энжелийг мэдэхгүй. Тиймээс ингээд болоо гэдэгч
Эгч чинь амьд байсан бол чамайг биеэ үнэлэгчтэй суучлаа гэхэд чинь юу гих байсан болоо гэж илүүглэж байгаад унтлаа түнд нэг зөвхөлт. Чи намайг дүүгээл гэж боддог бол тэрнийг ч гэсэн над шиг харь. Хоол хүнс хэрэгтэй бүх зүйлээ эндээс ав. Морь бас тэргийг мань аваад яв. Би чамд мөнгө өгнө. Чи маргааш хот руу буцаж яваад хамгийн түрүүлж сүм рүү ороод эхлээд өөрийгөө олж ав. Дараа нь гэр орноо өөдөн татаад аваа гэж дүүгийн ёсоор ахтай хэлдэг. Үүн дараа Майк Энжел дээр очиод чиний өнгөрсөн чинь надад огтхон чамаг. Одооноос би зүгээр л чамтай хамт байж хоёр хүүхэдтэй болж сайхан амьдрахыг хүсэж байна гэд араас нь тэврээд үнсэн. Ихэнх эмэгтэйчүүд ийм хайр сэтгэл, ийм тэврэлтийг юу юунаас илүү хүсдэг бол Энжелийн хувьд эсэргээрээ амьдралдаа олсон цорын ганц хайртай хүнээ орхих тухай бодлыг нь энэ бүхэн далдуур нэмэгдүүлж байдаг. Яг Энжел өмнө жирэмсэн болж байсан ч герцог хүчээр үр хөндлөлт хийлэгдсэн байлаа л дээ. Тэгээд дахиад хизээч жирэмсэн болох хоргүй болгочихсон. Шаргал өстэй хайртай залуугийнхаа хүсэж байгааг өгч чадахгүй амьдралыг нь дэмий үрж цаашдаа илүү зовоох юм байна гэж ойлгоод маргааш өглөө нь Пол дээр очиод хамт явъя гэж хэлдэг. Пол ч дүүгээ биеэ үнэлэгчээ салахын түүс болж байсан болохоор нэг их гуйлгалгүй морин тэргэндээ суулгаад Энжелийг оргуулдаг. Тэр хоёр замдаа нэг ч үг солилгүй явсаар түр амс хийх үед Пол дүүтэйгээ муудалцсан. Хор шарандаа хот руу хөргүүлж байгаа хөлсөө төлөхгүй юм уу хэмээн доромжилдог. Энжел ч хар багасаа эрэгтэй хүмүүсийн өөрөөс нь хүсдэг ганц зүйлийг ажил мэргэжлийн өндөр түвшинд хийж ирсэн болохоор хэв нэг амаараа хөлсөө төлчөөд цааш явдаг. Сонин мэдрэмж авч байгаас бүр нэг тийм өөрөө хуурцсан юм шиг би л одоо өөрөө хуурчж байгаа юм шиг тийм мэдрэмж байсан. Хот руу дөхөж очиж Пол би нэр хүндтэй санаа зовж. Би биеэ үнэлэгчтэй хамт хот руу ормооргүй байна гэд Энжелийг буулгахад бүсгүй хариуд нь би сайн хүн биш л дээ. Гэхдээ би хизээч сайн хүн шиг жүжиглэж байгаагүй. Гэтэл чи биеэ үнэлэгчийг ихшдэг Майкд санаа зовж байгаа ах шиг царайлдаг мөртлөө дүүгийнхээ хайртай эмэгтэйг юм чинээ бодлгүй доромжилчихлоо. Нөгөө актер санаа зовоод байсан хүн чинь хаана? Чи үнэхээр төгс хоёр нүртэй юм а гэж хэлээд эргэж харгалгүй яваад өгдөг. Энжел өөрийн алтаа авахар ч юм уу эсвэл дахиад ажиллахаар ч юм уу ямар ч байсан өмнө нь ажиллаж байсан бардэл дээртэл тэр нь юу ч үгүй шатаад балгас босон байдаг. Нэгэн цагт хотын хөгжил цэнгэлийн төвөнд байсан энэ газрыг сар гаруухны өмнө хэн нэгэн шатааж тэр галд нь нөгөө эмэгтэй бас Энжелийн хоёр найз шатаж өгсөн гэдгийг тэр олж мэднэ. Мөнгөгүй босон шаргал өстө дахиад өөр газарт өөр хүнээр биеэ үнэлж эхэлнэ. Майк Полоос болсон явдлыг олж сонсоод тэр нь дуурлаж байсан ч Энжелийг аврахаар дахиад хот руу очиж шинээр ажилд орсон газрын эзнийг нь зодоод өөр эрэгтэй өмнө хувцаа тайлаад зогсож байсан Энжелийг хөтлөөд тэндээс цугтаад. Хөрхи Майк хоёр дахь удаага орсон хайртай эмэгтэйгээ дагуулад гэртээ ирсэн ч доторх бачуурлаа барьж дийлэлгүй шүн дунд ганцаараа зүрхэртэл уйлаж байна. Угаасаа хэцүүлдэ хэдэн мянган эрийн өөрт орсныг нь мэдэж байгаа мөртлөө өнгөрснөө мартчих хоёулаа хамт амьдрыг гуйгаад байгаад нөгөө тэнэг хүүхэн нь байн нөгөө амьдрал руугаа гүгээд байхаар хинч байсан зөрхөртлөө ойлгох байтал болох. Майкийг ингэж шаналж шархалж байгааг хараад Энжел өөрийгөө жигшиж шүнжин голын усанд биеэ чулуугаар зулгартал үрсэн байдаг. Миний зүрх сэтгэл муухайгаар дүүрэн. Би яаж тэр бүхнээс ангиж ирч бусдыг хайрлахаа мэдэхгүй байна гэж Энжел өөрийн мэдрэмжээ уудлахад Майк өнгөрсөн бүхнээ эргэж харалгүй. Шинэ хүн болох нь үнэхээр хэцүүж хизээ нэгэн цагт эргээд тарахад бүх зүйл сайхан болсон байх болно гэж хэлдэг. Энжлийн сэтгэлийн яриа Энжелийг багч гисэн тайвшруулж хичээгээд үзэх хэтгэлийг төрүүлдэг. Хар багасаа хоол унд гэрийн ажил хийж өсөөгүй эмэгтэй багаар гэрийн эзэгтэй ажилд суралцаж өдөр хоногуд өнгөрч байна. Нэг өдөр тэр хоёр зам дээр морин тэргэн нэвдэрсэн гэр бүлтэй хараад хизээ мүдгүй төрөг төгсөн эмэгтэй байсан болохоор тэдний гэртээ авчирч хөрч зэрэгэлдээ амьдрахаар болдог. Гэхдээ энэ хэсэг дээр тэр жирэмсэн эмэгтэй нөхөр нь Энжелийг таньдаг байхгүй гэхээс яс савталж л байлаа те. Майкийн өмнөөс ингээ аюу хэцүү байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ кинон дээр өөр шин дүр гарч ирэх болгонд ингээ Майклийн өмнөөс л ингээ бөксөө чангалаа суугаад идэгнээс. Ингээд шинэ хүүхэд мэдлээж тэднэр хүүхэдтэй Майк гэдэг нэр өгснөө хэлж баяр хөөр болцсон. Майк ч хүүхдэд маш их хайртай байгааг Энжел хараад түүнд хүүхдийг нь төрүүлж өгч чадахгүй гэсэн сэтгэлийн шархан сэдэрч эхэлдэг. Энжел өмнө нь хүчээр өр хөндөөлж байснаа дахиад хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгийг Майк тэлхэд нөгөөх нь юу ч болж байсан би чам тайртай боломжгүй зүйл гүйгээд өнгөрдөг. Майк ихнэрээ хайрлаж халамжлах тусам Энжел гин буруутай мэт санагдаж өөрийгөө буруутгаж дотроос нь нэг зүйл байнга шаналгаж байна. Нэг орой Энжел Майкийг болцоон дөрж тэр хоёр нар жаргахыг харахаар уулын оройд гараад тэндээ эзгүй хээр талыг эзэгнэн жаргасаар ирдэг. Маргааш өглөө нь харин шаргал өстэй захианд бөгжөө хийж үлдээгээд замын унаанд дайгдаад Майкийг дахин нэг удаа орхин одно. Энэхүү захиан Майкд биш нөгөө хөрс зэрэгэлдээ амьдарч байгаа айлын охинд хаягдсан байдаг. Үүндээ тэр Майк хоёр төгс тохирон түүнийг хайрлаарай гэсэн байна.
Энжел Нью-Йорк хотод ирсэн байна. Тэрний хорвоог харах өнцөг өөрчлөгдөж нэгэн хоолны газарт ажилд орохоор эзнийг нь ятгацсан. Тогоож, зөөгч ийгээд их хотын завгүй амьдрал дасан зохицоонд явж байтал гай газар дороос гихчээр ягаад ч юм бэ галгарч ажиллаж байсан газар нь басаж шатчихдаг. Гэтэл энэ нь санамсаргүй зүйл биш. Нөгөө герцэг гээд гаж нөхөр манай хүүхнийг хайсаар байгаад олоод ирсэн байдаг. Хашгирвал хоолны газрын эзнийг ч ална гэж сүрдүүлээд тэрнийг аваад яв. Өрөвдөлтөй хувь тавилантай Энжел тэрний сүрдүүлгэнд автсан зингээний газар ирэхэд 8-9 настай болов гэмээр жоохон охин орон дээр байж байд. Герцэг түүнд одоо зүгтаахыг оролдвол чамайг орлох хэн нэгнийг олоход амархан шүү гэж хэлээд тайз руу гарахтаа бэлдээгээд гардаг. Өнөөх жаахан охин цаад өрөөнд аврал хэрэг хашгирахад Энжелийн хүүхэд насны хар дарсан дурсамж туулж өнгөрүүлсэн бүхэн нь нүдэнд нь харагдаж юу ч хийж чадахгүй дээ өөр зүрх нь өмрөн газар тунав. Энжел жаахан байхдаа ээжигээ хүн дээр өвтгөхөд бурхнаас чин сэтгэлээсээ гуйж залбирч байсан боловч ээж нь нас орсон болохоор түүнээс хойш тэр бурханд итгэхээ болж ээжийнхээ загалмайг итгэл үнэмшлийнхээ хамтаар далай руу шидсэн байна. Гэвч өнөөрөө Энжел тайз руу гарах юм хэрвээ бурхан гэж байдаг бол надад туслаач гэж үнэн сэтгэлээсээ аврал ирэн залбирна. Тайзны нөгөө талд ээжийнхэн дүр төрх харагдахад тэр зориг орон дээш алхаж өөрийг нь залхихыг хүсэж байгаа араатнуудын өөдөөс зоригтойгоор харж зогсоод герцэг жоохон хүүхдэд дуртай. Тэр намайг 13 настайгаас манд хойш гэртээ хорж хүслээ хангадаг байсан. Яг одоо түүний дээд давхарт 8-9 настай охтууд цоочтой байгаа. Тэр бол араатан гэд хэлчихдэг. Хэдий тэр үед одог бодвол харанхуй бүдүүлэг нийгэм байсан ч ийм гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөггүй тийм хүмүүсийг нийгмээрээ үзэн яддаг байсан учраас хүмүүс зог тусан анхааралтай сонсно. Герцэг гарч ирээд энэ солиотой хүүхэн солиорсон байна гэж хэлж хүмүүсийг тайвшруулахад Энжелийн яриа ямар нэг нотлох баримтгүй болохоор нөгөө хэд нь тэгсгээд идэж явахаа үргэлжлүүлдэг. Герцэг дэлбэртлээ уурлаж Энжелийг яг буудаж алахын даваан дээр доор байсан хүмүүсээс нэг нь түүний хэлсэн үгэнд итгэж тэр хоёрыг дагаж гарч ирээд яг цагаа олж герцгийг зогсоож чаддаг. Энэ хооронд манай хүн зүгтааж нөгөө хоёр охиныг арайгад суллаад герцгийг нэг сайн дэсэж аваад доор байсан хүмүүсийн дундуур гүн гарахад тэнд байсан бүх хүмүүс гэнэт шудраг үннээ шүүгчд болж Энжелийн хэлсэн үг үнэн гэдгийг ойлгон герцгийг дүүжлэн хороод. Амар юм дөө те хууль дүрм байхгүй дүүжлэхүүд дүүжлийгээл дүүжилчдэг. 3 жилийн дараа Пол хотын гудмаар явж байгаад нэг л танил хүнийг олж харсан нь манай Энжел байдаг. Тэр нэгэн сүмд сайн дурын ажил хийхин хажуугаар сурч боловсроод их л сэтгэл хангалуун амьдарч байна. Полыг хараад нэг их баярлдаггүйч бас хөөж туудаггүй. Майкд хүүхдийг нь төрүүлж өгөөд хамт амьдраарай гэж захиж үлдээсэн нөгөө охин Полтой гэрэлжсэн байна. Яах гэж дундуур нь орж байгаа юм бэ хэмээн Энжел Полд ууралт. 3 жилийн өмнө чиний надад хэлсэн хатуу үгс үнэн байсан. Би ухаарсан. Тэр үед би чамаас уучлалтгүйхийг маш их хүссэн ч зориг гаргаж чадаагүй. Намайг уучлаарай гэд Пол сэтгэл хөдлөлтөд автан үн сэтгэлээсээ хэлэхэд манай эмэгтэй би чамайг аль хэдийнэ уужилчихсан гэж хүднээр хариулдаг. Энжлийг хүлээж ямар ч аз жаргалгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа Майкийн талаар сонсоод тэрний зүрх сэтгэл базлан өвдөж түүнд ч бас хайртай гэдгээ тодор мэдэрнэ. Энэ их хараа өөрөөсөөч өрөөлөөс ч нууж гүйгээд очмоор байгаа би сэтгэлээ арай ядан барьж байсан Энжелд энэ уулзалт хүнд туссан нь мэдээж. Би 4 цагт хөдлөнө. Майк дээр очихыг хүсвэл би чамайг үргэж өгөхөд бэлэн байна гэж хэлээд Пол гарт. Майкийг өөр хүнтэй гэрлэж өөр хүүхэдтэй болж сайхан амьдраасай гэсэндээ өөрийн хараа золиослон амьдарч байсан Энжел тэр зорилго нь биелээгүй харин ч эсэргээрээ Майкийг 3 жил зовоосон болохоо мэдээд ямар их шаналж байгаа нь харагддаг. Майк өнөөдөр юу болохыг ч мэдсэн юм байхгүй. Алтан шаргал нарны дор тариан талбайтай ажиллаж байгаад нүднийх нь үзүүрт зурус харагдсан хүн рүү эргэж харуул үзэгслэн сахиусан тэнгэр нь гэнэт явсан шигээ гэнэт хүрээд ирчихсэн байна. Миний жинхэнэ нэрийг Сара гэд. Ээж маань өөд болсноос хойш би хиндэж энэ нэрээ хэлж байгаа. Учир нь энэ бол хинч надаас булааж авч чадахгүй цорын ганц үнэт зүйл маань байсан. Би чамд байгаа бүхнээ зориулахад бэлэн гэхэд Майк жигчийн уруунаас ээжийнхэн бүгжийг тайлж түвэн зүйлгээд дахиад битгий тайлаж ичгэрээ гэхэд амьд байгаа цагтаа хизээж тайлахгүй гэж амласнаар энэ хүү кино маань дуустав. Хүн гэдэг өрөвдөлтөй хувь тавилангаа дагахаас өөр аргагүй сул дорой эмзэг амьтаг хэдий ч хайртай хүнийхээ төлөөл бол эрэгтэйч байсан, эмэгтэйч байсан, юу ч хийж чадах зориг төвчээр гардгийг тэр хүнийхээ аз жаргалын төлөө юу ч золиослож, юутэйч нүүр тулахаас айдгүй гэдгийг энэ хүү киноноос тодор харж болохоор байгаа юм. За гинтүрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк, дарж, subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.